Observe Consulting-ийн 2024 онд сайн байцгаана уу? Observe Consulting зөвлөх үйлчилгээний байгууллагаас эрхлэн гаргадаг, хөтлөн явуулдаг Observe Mentoring хөтөлбөрийн ээлжид нэгэн дугаар та бүхэндээ хүрж байна. Observe Consulting байгууллага зөвлөх үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 15 жилийнхаа хугацаанд гаргасан маш сонирхолтой шинэ нэг бүтээгдэхүүний нэг бол манай менторинг хөтөлбөр гэж ингэж үздэг. За менторинг хөтөлбөрийнхаа хүрээнд бид манай хөтөлбөрт ментороор ажилладаг менторуудтайгаа цоврал подкастыг Observe Consulting-ийн 15 жилийн ойд зориулан 15 зочинтойгоор явуулж байгаа. За энэ удаагийн зочноор бол маш сонирхолтой, маш үн үндтэй ийм зочин өргөдөн орж байгаа. Бидний энэ удаагийн зочноор Монголын бизнесийн салбарын томоохон нэгэн төлөөлөгч, за ялангуяа компани удирдлага, гүйцэтгэх удирдлага гэж ярьдаг SEO-гийн үлгэр нэг жишээ болсон нэгэн ийм эрхэм хүн оролцож байна. Өнөөдрийн зочноор бидний болор захирал хэмээн эрхэмлэн дууддаг, авгаалan дууддаг манай болор захирал орж байна. За сайн байна уу та? Сайн байна. Сайхан амарч байна уу? Сайхан амарч байна. Аха. За юуны өмнө бидний урилгыг хүлээж авч манай хөтөлбөрт нэгэн зочноор орж байгаад нь талархал илэрхийлье. Тэгээд та өөрөө мэдж байгаа бид нар энэ менторшип хөтөлбөрийг 18 оноос хойш тасралтгүй явуулж байгаа. За энэ 25 онд бол бид нар хөтөлбөрөө агуулга хэлбэрийн хувьд өөрчлөөд нэгийг харьцах нэг буюу ганцаарчлсан байдлаар ингээд явуулж байгаа. Энэ хөтөлбөртөө манай ментор хөтөлбөрийн менторуудаасаа нэгээр нь оролцуулж ангиж байгаа. Тэгээ одоо үзэгчдээ болор захиралыг танилцуулъя гэдэг ямар ярилтай биш, баг бүх хүн мэдж байгаа. Тэгтээ зүгээр бас нэг Монголын ёс гэдэг шиг магадгүй зарим хүн бас шинээр үзэж яхахыг үгүйсэхгүй. Ер нь болор захирал гэдэг хүн өөрийгөө маш товчоор илэрхийлээд манай үзэгчид сонсогч танилцуулбал та өөрийгөө нэг товчхон танилцуулаач. За миний хувьд 1983 онд шинжлэхүүний логик сургуулаа төгсөөд тэгэл ажиллаж хэлсэн дээ. Тэр нь бол дооч тэгээд шинэ ажил болчиход тийм ээ. Тий. Тэгээ энэ хугацаанд гол ажиллаж байсан салбар бол харилцаа холбооны салбар. Монголын цэцлэг компани Newtel, Mobicom, Skytel гэдэгсэндээ энэ салбарт бол 33 жил ажилласан байдаг. Тийм ээ. Тэгээ яг бас харилцаа холбооны салбар бол сард бус салбараа төвчилж явж байгаа ийм том салбар. Тэгэхээр энд ажиллаж байгаа хүн ч гэсэн бас салбараасаа бас арай төрүүлээд хөгжих хэрэгтэй байдаг. Ялангуяа орчин үеийн менежментийн арга хэрэгслүүдийг нэвтрүүлэхгүй бол тэр шинэ технологиг эзэмших, тийм ээ, хүмүүстэй эзэмшүүлэх, үр дүн гаргах энэ талын юм бол зөвлөжтэй. Тийм болохоор бид технологи маань буцаад биднийг нэлээд өндөр түвшинд хөгжих ийм шаардлагыг бий болгочтой. Зах зээлээ ч гэсэн бас хөгжүүлэх хэрэгтэй болно тийм. Тэгэхээр энэний дагаад олон юм болно л да. Харилцаа холбооны салбар ч угаасаа үйлчлэгээний салбар тийм ээ. Үйлчлэгээний салбар шүү дээ. Том салбар. Тэгэхээр буцаад манай үйлчлэгээ бол мэдээж технологи сайн шинэ технологиуд, ялангуяа холбооны технологиуд нэвтэрсэн үед бол олон улсын түвшинд тийм ээ. Яаж хэрэглэгчдэд тэр технологийн өгөөжийг бий болгох вэ? Олон улсын түвшинд Монгол хэрэглэгчтэй, монголчуудаа бас байлгая гэсэн бидний хувьд бол тийм хэмжээтэй зорилготой байсан. Тэрийг хийж ийсэн. За харилцаа холбооны салбар бол ялангуяа тэр дундаа өөрийн холбооны салбар бол хамаагүй л хөгжилтэй. Олон улсын түвшинд явж байгаа. Тэгж байгаа. Манай Монголд ч зүгээр салбарын хувьд аваад үзвэл яг олон улсын түвшинд хурж хөгжиж байгаа, олон улсын түвшний жишгээр явж байгаа хоёр салбар байна гэж би зүгээр хувьдаа харддаг. Өшөөд салбарууд байхыг үгүйсэхгүй. Магадгүй 3. Тэрний нэг нь бол банк санхүү, харилцаа холбоо, за мэдээллийн технологи буюу энэ програм хэмжиж би хувьдаа харддаг байхгүй. Тэгээд та маань бол өөрийнхөө танилцуулгыг их даруухан танилцуулж байна. Зөвхөн харилцаа холбоо талдаа гэж ярихад бид нар зөвхөн би бол тэр үед бизнесийн салбар руу зөвлөх гэдгийн салбар руу ороогүй байсан. Зүгээр нэг хэрэглэгчийн нүдээр хардаг байсан. Яг таны ажиллаж явах үеийн Newcom компани, түүний дараа Mobicom компанид бас та SEO-гоор ажиллаж байсан. Тэр үед яг энэ харилцаа холбооны салбарын ч бас хамгийн оргил хөгжлийнх нь үе байсан байх. Тэр компанид таны ажиллаж явах үед хийжсэн тэр том инициатив, санаачлагтай ажлууд их олон ажлууд хийгдэжсэн харагддгийг. Тэгээд хоёрдугаарт нь би бас тэр үед бол би бизнесийн удирдлагын салбар руу орсон байсан.
таныг Skytel компани CEO-гоор ажиллаж байхад би таны лекцэнд нэг сууж исэн. Хуучнаар бол Чингис Шош дуудалд болж исэн. Та битээр тэр үед танил биш, та бол намайг санахчих байх. Тэгэхэд та бол тэн дээр бас хэлж исэн байхгүй. Би одоо Skytel компани одоо дараагийн стратеги бол бид нар бол энэ дата гэдэг юм руу явнаа. Энэ дата хэрэгжилж байгаа энэ контент гэдэг юм бол ирээдүйд одоо хамгийн том салбар болж өөрчлөгдөнө гэд. Тэр бол бараг 10 жилийн өмнө байх гэж бодож байна. Тэгтэл өнөөдөр яг тэр таны хэлжсэн юм биелэлээ олцсон явж байгаа байхгүй. Одоо магадгүй одоо энэ харилцаа холбооны салбарт ажиллаж байгаа зарим нэг байгууллага стратеги хүртэл одоо бид нэр контент үйлдвэрлэл рүү, контентын салбар руу тавьж байна гэдээ зарлаж байгаа жишээний. Тэгэхээр та одоо яг энэ Монголын одоо нэлээд том одоо олон улсын салбарт жишг болж хөгжсөн энэ салбарын хувьд за SEO-гийн одоо үүрэг буюу одоо хамгийн гол шийдвэр гаргалтыг хийж исэн хүний хувьд тэр үеийн одоо нөхцөл байдлаа стратегийн ямар алсын хараатаагаар яаж гаргаж яваад тэр үеийн одоо амжилтуудыг бүтээж исэн бэ? За өөрөөр холбооноос гадна Монголын технологи компани бас яасан. Тэндээс тэнд чинь би 20 жил ажилласан байхгүй. 2003 хүртэл. Тэгээ 20 жил. Тэнд бол бас ерөнхий суурь тавигдсан мэт. Технологи компаниуд ерөөсөн Монголын харилцаа холбооны салбарын одоо эцэг нь л дээ. Тэгэл байх. Тэгээ ялангуяа тэнд яг надад 96-аас 2003 онд үндсэндээ тэнд технологийн том шинжил болсон. Аналог технологи, дижиталар солисон байхгүй юу? Чи дандаа Оросын төхөөрөмж шүү. Тэр үед чинь улсын компани байсан уу? Тэр үед холбоо. Тэгээ Корея Телекомтой хамтарсан компани байсан. Зөв. Joint venture байсан л да. Тэгээ бас азар яг тэр үед 96-аас 2003 онд тэр том технологийн шинжилэл болсон. Өөрөөр одоо юу гэдэг Азийн хөгжлийн банк, Nordic Сан, Европын сэргийн бусалтын банк гэмээр. Тэгээ тэндээс бол асар их зүйл сурсан. Яг тэгэхээр одоо бүх аналог технологиг одоо кабелийн байгууламж дамжуулах систем тийм ээ. Холболтын систем хэрэглэгчийн үйлчлэгээ хүртэл яг л олон улсын жишгт хүрэх шаардлагатай болсон. Тэр үед тэгээд тэр төсөл дээр ажиллаж байсан мэргэжлүүдээс бол бас их юм сурсан. Чин 96 онд ч одоо бид унших үзэх юм юу байлаа тийм ээ. Тийм шүү дээ. Ментор коуч гэж бараа сурагч байсан. Тэгээд тэр төслийг хэрэгжүүлж байгаа гадныхнаас бол нэлээ юм сурсан. Тэгээд тэнд яг технологи солилцсоноос гадна анхны одоо зах зээлийн үйлчлэг ямар авах вэ гэдгийг тэнд бид нар бас хийсэн. Яг тухайн үед бол би одооны хэлээр бол CEO л доо. Chief Professional Officer гэдэг технологи үйлчлэгээ хариуцдаг. Тэгээд анхныхаа одоо тэр том одоо орчин үеийн технологиг үйлчлэгийг нь яаж одоо орчин төвшөнд хүргэх үү гэдэг нар хүмүүсээ юунд явуулсан, импэтэлрээ явуулсан. Тэгээд хүмүүс маань тэнд одоо үйлчлэгээний ажилтнууд маань явж ирээд бүх юм өөрчлөгдөж эхэлсэн л дээ. Ядч л одоо үйлчлэгээ авах уцаар ярих тийм ээ. Би одоо тэр сонсч байна тийм албанч тэр сонсч байна. Танд юугаар туслах вэ гэдэг. Тэгээд нэг үйлчлэгээний одоо соёлтой үйлчлэгээний зах зээлийн үйлчлэгээний яг ток скрипт тийм ярианы үг хэллэгүүд яаж явах, хуучлах, харилцах гэдэг үйлчлэгээний одоо яг орчин үеийн одоо үлгэр цагаар тэндээс ихсэн. За зөв. Тэгээд үйлчлэгийн заалуудад өгчүүлээд тухайн үед манай үйлчлэгийн заалууд ч одоо Монголын хүмүүс соёлд хамгийн гоё цэвэрхэн таатай тухтай юм болж ирсэн. Тэгээд яг технологи солисон дараа нь 2003 оноос өөрийн холбоо руу шилжиж ороод тэгээд бүр илүү урттай. Өөрийн холбооны компаниуд бол мэдээж одоо либералчлагдсан хоёр компаниуд. Технологи компани бодох юм бол шийдвэр нь хурдан гарна. Тэгээд л одоо 26 оноос эхлээд эхэлсэн байсан. Өрсөлдөөн чихтэй тийм баг. Тэгэл ингээл явж эхэлсэн л дээ. Сингапур ч угаасаа одоо нөгөө бидний ярьдаг нөгөө service excellence үйлчлэгээний төлөвлөрчлийн одоо эх орон шүү дээ тийм. Тэгээд юугаа үргэлжлүүлээд 2003 оноос Newtel Mobicom борлуулалт ажиллагааны компани тэнд ажиллаж эхэлсэн. Тэнд ажиллахдаа шууд үйлчлэгийг илүү өндөр түвшинд хүргээгээд Сингапурын тэр excellence загваруудаас service excellence манайх Азийн бүтээмжийн байгууллага APO
Тэгээ Монголын бүтээмжийн байгууллагч тухайн үед бас нэлээд сайн ажилттай байсан. Нэлээд сайн ажилладаг байсан. Тэгээ энэтэй хамтарч байгаа Азийн бүтээмжийн байгууллагын ивэл дор Сингапурын Service Excellence төлөвлөгчдийн загварыг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Тэгээ тэр бол их чухал юм баслаа. Үндсэндээ үйлчлэгээний салбарт хувьсгал болчихсон. Хувьсгал болсон. Тэр бол ялтчгүй зүгээр энгийн хэрэглэгчид бидний нүдээр хүртэл шал өөр болсон. Тэгээ тэрнийхээ хажуугаар яг зүгээр юуны орчингийн бодох хэвээр. Тэгээ ер нь би боддог байсан. Технологи компанид байхдаа нэг цэгийн үйлчлэгийн төв байх хэвээр байна тий. Хэрэглэгч ирээл одоо үйлчлэгээ авчдаг. Одоо хэрэглэгчийн төхөөрөмж авчдаг тийм ээ. Гар утсаа ч юм уу төлбөрөө төлждэг, сонгогчтой дугаар авчдаг. Хий гэж бодоод энэ технологийн дугнаас төлөвлөлтөөр үсгийн хүртэл гаргацсан байсан. Хийж амжилтгүй дэмжигдээгүй. Тэрийг очиод одоо хувийн хвшилтууд хийсэн л та TED байгуулад тэгсэн. Тэгээд тэнд бүх юм нэг дор төвлөрүүлээ тий. Үйлчлэгийг аавна, гар утсаа аавна, компьютерийн төхөөрөмж аавна, сойрын утасны төхөөрөмжөө аавна, засвар үйлчлэгийг хийлгэн гээд. За ингээд ерөнхийдөө бол таны нөгөө өмнө нь бас ажлын одоо өмнөх үеийн түүхүүдийн талаар хоёулаа бас товчхон ярьлаа тий. За сүүлийн жилүүдэд бол хоёулаа бас нэлийн ойр дотн байгаа. Тэгэхээр таны сүүлийн үеийн сонин сайхан юу вэ? За миний мэдж байгаагаар бол та бас олон байгууллагын одоо засаглалыг сайжруулах зорилгоор бас туцтанд байгаа байх. Хэд хэдэн том төслүүд дээр бас зөвлөхөөр явж байгаа байх. Тэгэхээр энэ сүүлийн үеийн яг боловч захирлын өөрийн одоо энэ цаг хугацаагаа зарцуулж байгаа, бусдад өгж байгаа, туршлагаасаа хуваалцж байгаа сайхан одоо төслүүд юу байна, ажлууд юу байна? За 17 оноос эхлээд үндсэндээ нэг хэсэг яг цэвэр зөвлөх үйлчлэгийн ажил хийж явсан. 19 он дуустал. Гэхдээ бол нэлээд олон байгууллагуудад одоо сургалтууд хийх тийм ээ. Өөрсдийнхөө бид нар юугаар туршлага хуваалцаад байгаа юм л да. Бусд маань ч гэсэн тийм ээ зөв болоод ажлынхаа яваасаа зөв болоосаа олон сайн хэмжээнд бас өөрчлөх чадвартай болоосаа. Тэгж явж байгаад мэдээж менторшип одоо коучинг олон хөтөлбөрүүдэд оролцолтой нийтдээ нэг 60 гаруй байгууллагатай ажилласан байдаг. Тэгээ ялангуяа бид нар бас тэр өргөн холбооны салбарт олсон тэгээ хэрэгжүүлсэн туршлага бос салбарт ч гэсэн нэвтрүүлээгээд нэлээд байгууллага. Ядчил одоо байгууллагуудыг тийм ээ нэг ашаараа эрхэм зөвлөл үнэцүүлэлтэй болгоч, байгууллагын соёлтой болгоч. Өсөөрийн тавих гэдэг шүү дээ. Тэгээ одоо өөрчлөлтийн менежментийг бас зөв хийлгдэг болгоч гэдэг тусалсан. Тэгээд энэ дээр бол бас үрдэн гарсан газрууд байгаа байлгүй яг хаа. Одоо Эрдэнэ төлөвлөрийн юу хүртэл байж өгсөн шүү дээ. Алсаараа хэмжээрлэг үнэцүүлэлт тийм. Эдгээр жишээ Монголын бахархал гээл. Тэгэлгүй байхаа. Тэгээд зөндөө олон байгууллагууд бий л дээ. Тэгээд санхүү эдийн засгийн сургууль, ШүТИС тэгээд бусад олон байгууллагт бол би ганцаараа биш л дээ. Хамт ажиллаж байсан залуусуудаараа бас байгууллагууд. Нэлээд олон байгууллагт биднээс урагшаахтан туслах зорилгоор нэлээд ажилладаг хэлсэн. Томоохон компани юм уу юу л юм да. Монгол шуудан. Тийм байна. Монгол шууданд бол бид нар бас нэлээд удаан хугацаанд 3-4 сар ажиллаад тэгээд одоо үйлчлэгийг нэлээд сайжруулаад үйлчлэгийн заалмал нь гэсэн үг болцмоор шүү дээ. Тэгсэн. Тэгээд бүх юмуд нь одоо тэгэл мэдээж хэрэг нөгөө сар архин зорилго үнэлж нөхцөл бүх юм одоо олон байгууллагуудад нараас ингэж тосолж дэмжлэг болж ингэж л ажилласан л да. Тэр 19 оноос эхлээд Марсвийн төсөл дээр ахлах зөвлөлтөд явж байгаа. Энэ үл яг сонирхолтой л доо. Бид яагаад одоо дандаа юм болгон зогсож явах вэ? Одоо ажил дээрээ 5 дугаар хувьсгч сансрын технологи хувьсгал шүү дээ. Бид нарт одоо бас юу гэдэг юм бас нэг зөв одоо алсаг гарсан тэр бодлоор зөв газар нутагт бид нар барилж байгаа юм байна. Асар том тийм ээ. Сайхан газар нутагтай. Тэгээд энэ дээр яагаад одоо сансрын аялал жуулчлалыг болон сансар тасгчдад бэлтгэх бааз байгуулах болохгүй гэдгийг санаа маань эднэлд гаргаад тэгээд төсөл амжилттай явж байгаа. Та нөгөө бас юун дээр явж байгаа шүү дээ тийм мимо төсөл дээр. Тий хөдөө аж ахуй. Тэгээд монголчин бол угаасаа хөдөө аж ахуй одоо занхилсан орн байсан шүү дээ үйлдвэртэй. Тэгээд хөдөө аж ахуйн одоо энэ бас нэг өрсөлдөх чадвар бол дараахан байна.
За ингээд газар тариал мал аж ахуйн бас өгөөж жоох муутай олмол ингээд хэд газрын шим муутай тийм ээ. Одоо мах одоо юу гэдгийг дараа ногооны бас одоо найрлага эрдэслийг бодоод ирсэн. Тэрийг бол LBS технологи гэж компани санаа бас миний мент байсан мундаг залуу да. Атлантын. Хоёулаа менторийн харилцааны талаар одохгүй ярилцсанаа. Тэгээд тэр залуу маань угаа барилгын бизнес эхэлж байгаад ерөөсөө нүдэ аж ахуй хоцрогдсон байгаа юм байна. Олон улсын түвшинд одоо өрөөгөө чинь хүрэх болоогүй маань хэвлээ ороод олон жилийн одоо судалгаа юмнуудад төвшглээд эрдэнэттэй ажиллаад судалгааны тэр юм дээр онцлоод шинэ эрдсүүд гарч ирсэн. Эмо гэдэг Минералс Монголиа гэсэн баг. Чалитас таван шаардлагатай бараг 70-80 төрлийн эрдсүүд байдаг. Одоо ч ингэ бэлчээрийн чинь тэр ногооны нэр төрлөн жаасчлаа тийм ээ. Тэрээс мал бэлчээрээс авах эрдсийн задаг бүрэн авч чадахгүй байгаа. Маш бага авч. Одоо шал өөр болсон шүү дээ. Тэрүүд бидний бага үед иржсэн одоо махны аам чинь юу. Бас ер нь тэгж байгаа юм билээ. Тий. 70-80% шихийн байхгүй болчихж байгаа байхгүй. Одоо зүйлжилт явагдаж байна тийм ээ. 1 метр квадратад байж байгаа өвсний төрөл тий. Өвс ногооны төрөл багасаад бид нар дуучин зөвхөн малынхаа махсуу хэрэглэл болоод байдаг байсан. Одоо тэр нь болохгүй. Тэрийг нөх шийдэл гаргацсан. Тэр төсөлд бас мал дээр шалгаа, мал аж ахуй шалгаа байхгүй. Газар тэрэл айлын дээр агро тийм мал аж ахуй айлын дээр шийдэл гаргацсан. Одоо тэрийг яаж харин одоо нийт аж ахуй салбартаа сайн нэвтрүүлэх үгээд тэр төвшөнд л явж байгаа. Подкастынхаа эхний хэсгийг бол одоо болор захирлынхаа юу хийж ирсэн, аль салбарт илүү туршлагатай талаар ярьж ин л да. Тэгэхээр би одоо тантай уулзсных нэг асуултыг өөр заавал асуумаар ингээл өөр наашаа ирж явахтаа хүртэл за энийг л заавал асуундаа гэж бодоод явсан нэг асуулт байгаа. Тэр нь та бол одоо ингээд Монголын одоо хамгийн супер том сайн байгууллагуудад одоо гүйцэтгэх удирдлага хамгийн дээд түвшний удирдлагыг хийж ажиллаж иржээ. Одоо ингээд бас нэлээд олон байгууллагад хувийн болоод одоо олон нийтийн дээрээс нь төрийн өмчтгөх байгууллагуудын туудсад нь байна. За өөрөө ч бас ингээд бизнес бас эхлүүлээд явж байна. Бас олон янзын төсөл хөтөлбөрүүдэд зөвлөхөөр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл олон салбарын, олон чиглэлийн том жижиг байгууллагуудад удирдлагын төвшөнд нь ажиллаж шít. Ажилласан байна. Тэгэхээр таны хувьд таны харж байгаагаар өнөөдрийн одоо Монголын бизнесийн байгууллагуудад одоо энийг энэ дээрээ илүү их анхаарах хэрэгтэй байна. Энэ одоо манай удирдлагуудын хамгийн их алдаа гаргаад байгаа хэсэг энэ байна гэж нэрлэвэл одоо тоочоод нэрлэвэл одоо нэг топ 1 2 гэж ярьдаг штэ хүмүүс чинь тий. Тэрүүн шиг та ингээд тоочоод нэрлэвэл байгууллагууд ер нь юунаас эхэлж менежментийг анхаарч эхлэх хэрэгтэй байна. Одоо дэлхийн хавтгай болнуудыг офисгийн хувьд биш тийм ээ. Бизнес өөрсдөө нь хувьд. Өнөөдөр бизнес дэлхийд дээрх бизнесийн өөрсдөнд хэн ч оролцож бол нээлттэй болсон. Хэн ч оролцож бол. Тэнд бол том жижиг одоо олон жил одоо хөгжсөн мөгцсөн гэх ялгаа байхгүй. Гэхдээ та нар одоо дөнгөж зах зээлд орж явуулсан тийм дөрвөн зүйл дээр анхаарч гэсэн мэт. Эхнийх нь мэдээлэлээс хоцрохгүй байгаа гэж. Дэлхийн нийтэд мэдээллийн зонтой. За тэрэн дээр бол мэдээлэл соцрохгүй гэдэг ихтэй дурдчихаа. Хоёрдугаарт нь яг вөхөр боловсрал дээр анхаараач. Дэлхийн хэмжээний боловсролын түвшинд ойртож очиач. Боловсролын системч. Гуравдугаарт нь засаглал. Энэ бол улс орны хувьд ярьж улс орны хувьд тийм байна. Аюулгүй том юм хэлсэн баг. Гайхамшигтай юм хэлсэн мэт. Одоогоос одоо хэдэн жилийн өмнө 13 4 жилийн өмнө. Тэгээд 15 6 жилийн өмнө аахгүй. Дөрөвдүгээрт нь одоо эрүүл мэнд иргэдийнхаа. Тэгээд тайлбарсан байна. Тэгээд эндээс яг хөөе энэ дөрвөөс мэдээлэлээс хоцрохгүй байгаа гэдгийг нь бол одоо харилцан холбооны салбар, мэдээллийн технологийн салбар шийдчихэж байгаа байхгүй. Одоо энэ засаглалын асуудлыг тэгвэл хоёулаа нөгөө бизнесийн салбар руу буулгаад ярил л да тий. Саяны яриа бол жишээлбэл одоо улс орны хэмжээнд гээд ярьлаа тий. Бизнесийн хувьд засаглал ер нь ямар байна? Та одоо олон байгууллагын тузад ажиллаж байна. Нэг олон жившилтэй. Яг засаглал гэхээр бол ялангуяа бизнесийн салбарын маань бас үлдэрээ болсон томорсон компаниуд багтай тий. Багтай байгаа шүү дээ. Хин жижиг дундайхаа явж. Тэгээд бид нар маань болохоор засаглал хийдэрэнгүүтөө бид нар болоог байна уу наа чи хол юм яриад байна тий. Засаглалыг бичсэн компани юу том болчоод
ярих ёстой зүйл юм төөс мөөс юм тэгэл тэрнээсээ болоод алдчихад байгаа бох. Тэгээд том нь одоо бас дүндэг том болчихсон юм уу томоохон компаниудыг ингээд уулзаад ажиллаад бас нэг ингээд зөвлөлжлэг юм яваад хараа том жижиггүй ерөөс засал их муу юм. Танд засал гэдэг бол чиглүүлэх хянах механизм шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо жижиг дунд бизнесийн орчинд ч гэсэн засаглалын ихний элементүүд байх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо юу энэ хоёулаа нийлээд нэг 5 цаас нийлүүлээд юм уу эсвэл ингээл нэг хамаг юм өлөдлөгөө тавьж байгаа нэг жоохон зээл аваад бизнес эхэлнэ. Тэгэл эхлэхдээ л нөхөн ярьцмахчих хэрэгтэй байхгүй юу? Хоёулаа тэр хүртэл явна. Тийм юм хийн. Тэрийг тодорхойлж байгаа тэр зүйл нь юу вэ? Тэр бол засаглал юм аа. Тэгээ яаж мэдээч эхлээд одоо юу гэдгийг тэр айхтар түүс мөс агуулах чадлага байхгүй л чинь 5-6 жилийн дараа ч юм уу те бол гэтэл тэрнийг оруулах элементүүд хийх хэрэгтэй байна. Яг засаглалын нэг тулгуур зарчмуудыг хийх. Би тантай бол яг санал нэг байна. Одоо бидний бол засаглалаар нэг их зөвлөгөө үзүүлдэг л дээ. Гэхдээ ингээ менежментийн зөвлөгөө үзүүлж яваад зарим одоо байгууллагатай ингээ уулзч уучраа явж хахад байгууллагынхаа компанийнхаа дүрмийг яг суугаад гаргачаагүй байгууллага зөндөө таардаг шүү дээ. Тэ? Таарч ясан уу? Бага ерөнхийдөө нэг стандарт ядаж нэг компанийн хуулийг уншихгүй. Тэ, компани тухай хуулиа уншсан удирдлагууд хэр байна? За, гिचтэй. Уншлах гэдэг нь тэгэл хамаатай юм хардаг л баг. Тэгэхээр компани хууль унших гэж байгаа. Бид нар бас жижигхэн байштай зөвлөгөө одоо тэгэл тэгж байгаа болно. Засаглал хизээ чухал болдог бай. Байгууллага амжилтанд хүрээд одоо ингээд нөгөө дараагийнхаа том стратегийн шийдвэрийг гаргах гад эсвэл одоо магадгүй одоо нөгөө хувь хувьцаагаа одоо ярих гад энэ үед нөгөө засаглал руугаа эргээд харахлаар нөгөөх нь тодорхойгүйгээсээ болоод нөгөө түрүүний таны хэлдэгчлэн сайхан юм яриад эхэлсэн хоёр хүн чи одоо жинхэнэ нөгөө хагарах барих юм чи одоо эхлээд байгаа байхгүй тийм. Тэгээд анханасаа ингээд ер нь тийм зорилго алсын харааг муутай явж байна. Таны ярианд байгууллагын mission, vision, value гэдэг 3 удаа дурддагдлаа. За эрхэм зорилго алсын хараа үндэт зүйл гэдээ орчуулдаг тий. Энэ ер нь яагаад ийм чухал вэ? Яагаад ингээд одоо ямар ч юм ярьсан энэ 3 дурддагдаад байна? Энэ бол суурь нь л да. Суурь нь фундамент нэг. Энэ байхгүй бол хувь хүн ялгаагүй, бизнес ялгаагүй, төрч ялгаагүй, олон нийтийн байгууллага явахгүй. Улс орон ч ялгаагүй. Улс орон ялгаагүй. Одоо улс орон гэснээр өнөөдөр улс орон маань яагаад нэг энэ хямралын байдал сонир болчихоо. Үнэт зүйл гэдэг яг зүгээр одоо сараа 250 гэдэг юм уу нэг одоо эдгээр улсууд нийлж хагаад нэг 2050 он хүртэл нэг юм зургал гаргасан юм байна. Гэхдээ тэр дотроо нэг үнэт зүйлээ тодорхойлохдоо буруу тодорхойлцсон байна. Одоо хэдхэн хоногийн өмнө энийг өөрчлөнө гэдээ ярьсан шүү дээ. Тэр яг өөрчлөж болно. Өөрчлөлтөө одоо бүхэн ойлгохоор маш тодорхой байхаар оролцож байгаа. Бидний ажиллаж байсан компаниуд яагаас явж ердөө энэ сан зөв байсан байхгүй. Энэ эрхэм зорилгыг тэгвэл яаж зөв тодорхойлох вэ? Таны бодлоор та одоо манай үзэгчид сонсогчдод эрхэм зорилгоо ингэж нэг хараад эн чинь нэг ийм юм байдгийм аа ингээд тодорхойлчаараа гэвэл ямар практик зөвлөгөө өгөх вэ? За мэдээж бизнес хийх гэж байгаа бол ер нь одоо ямар зах зээл рүү орох гэдэг юм бэ, тий? Тэрийг ойлгох хэрэгтэй байхгүй. Бид нар чинь жижигхэн зах зээл 3 сая хүний зах зээл ямар зах зээл ихэд хэцүү. Тэгэл бивэнийхээ хийж байгаа нэг копи пэстэйгээ дуурайгаад том болцсон гэсэн гадагшаа гарахгүй дотроо жижигүүдээ идэл. Өөрөөр хэлбэл стратеги эхлээд хараач ээ. Тий, одоо ер нь яана л да бизнес хийхин тулд эхлээд одоо ямар хөрсөндөө ямар бизнес хийж одоо хэний одоо эдийн засаг нийгэм одоо юу гэдэг улс орны нийгэм эдийн засаг хүмүүсийн одоо тэр хүмүүс шаардлагатай бүтээгдэхүүн үйлчлэгийг л нийлүүлэх гэдэг шүү дээ. Өөрөө нийлүүлээд жоохон олох гэдэг байгаа шүү дээ. Бид зах зээл нь байгаа мөгүй юу? Хэдүүн орчод байгаа. Би юу хийх юм ороод. Чис бизнес хийж асуудал шийдэх байхгүй да. Тэ. Одоо угаасаа хэлдэг шүү дээ. Асуудал бол ашиг шүү гэдэг үг байдаг шүү дээ. Бизнесийн бичигдээ хууль тэ. Тэрээс өөр хэний ч асуудлыг шийдэхгүйгээр зүгээр хэн ч хүсээгүй юм авчираад нийлүүлэх гэдэг хэн ч авахгүй зах зээл байхгүй гэсэн үг тийм. Тэгэхээр эн чинь хэлээд шүү дээ тийм. Улс нийгэм одоо хэрэглэгчдийн тэдний шаардлагатай бүтээгдэхүүн үйлчлэг хуулийн өрөөнд нийлүүлж орлого олох гэж бизнес гэдэг байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэрэн дээр одоо тэгээд би ямар зах зээл рүү орох хэвчээ би юу ч чаддгийг эхлээд.
ямар асуудал байна, энэ салбарт ямар асуудал. Тэрийг шийдэхэд одоо ямар шийдэл байж болох вэ? Саймон Синекийн бас нэг гоё ном байдаг. Яагаадаас эхлэх ёстой вэ гэд яг тэрний хариултыг хэлж байна л да. Саяны таны хэлсэн энэ бизнес хийх гэдэг бол асуудал шийдэх юм а гэдэг энэ тодорхойлт бол маш гоё тодорхойлт боллоо гэж угаасаа 100 жилийн өмнө хэлсэн маа. Тэгэхээр таны бизнес чинь ямар асуудлыг шийдэх гээд байгаа юм бэ? Хэний ямар асуудлыг шийдэх гээд байгаа юм бэ? Энэ бол таны бизнесийн чинь амин зүрхэн юм аа. Тийм шүү дээ. Буюу эрхэм зорилго чинь юм аа. Энийгээ тодорхойлоо. За тэгвэл эрхэм зорилгоо захирал нь ганцаараа сууж байгаа тодорхойлчих юм уу? Эсвэл одоо яаж тодорхойлох? Одоо ганцаараа хэлдэг бизнес болно, ойл уруулаа хэдүүлээс нийлж болно. Тэгээд мэдээж хэрэг тодорхой зах зээлийг олж харчаад тийм одоо бизнес модель гаргаж байгаа байхгүй юу? За би ийм зах зээл дээр орвол ийм одоо юу гэдгийг одоо хүнсний юм уу, эрүүл мэндийн юм уу, технологийн юм уу, худалдааны юм уу, хөдөө аж ахуй юм уу, мал аж ахуй юм уу нэг болохгүй байгаа юм шийдэх гэдэг шүү дээ. Тэгэхгүй бол зүгээр нэг болж байгаа юм гэж дээрээс юм нэмд хэн авах вэ? Дээрээс нөгөө өрсөлдөө их боломжтэйгээж авахгүй шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг хүний асуудлыг шийдчихлээ. Энэ чинь миний ингээд зовоод байсан юм энэ ингээд амархан шийдчихгээд чиний юм авна ч. Одоо яг манай Smart Deal гэж компанид бол ухаалаг хэрэгслээ. Бид нар хүмүүсийн цагийг л хэмнэ гэж байна. Одоо энэ жишээлбэл бид ухаалаг хэрэгслээр хүмүүсийн амьдралын чанарыг нэмэгдүүлнэ гэдэг ийм л алсаар. Ердөө. Одоо өнөөдөр хамгийн үндсэнтэй цаг л байгаа шүү дээ. Цаг бүх хүний хувьд цаг. Тухайн цагийг хэн өгөөжтэй ашигласан хойж зөв ашигласан. Уцаа ухаад хэрвэл шар юм мэдээ судлаад явах юм юу хөх вэ? Тэгээ ерөн зүгээр энэ юунд наашаа хараа эрхэм зорилго үнэт зүйлд аж хариуцлагатай хандах шүү дээ. Ер нь энэ подкастын маань гол зорилго бол энэ бизнесийг удирдах яваа, бизнес эрхэлж яваа, бизнес эрхлэгч нарт менторшипийн харилцаа юу нь яагаад чухал байдаг юм бэ? Энэ ер нь юу юм бэ гэдэг талаарх энэ мэдлэгийг л ойлгох юм зорилготой явагдаж байгаа цуврал подкастууд юм л да. Тэгээ та бол одоо миний мэдхийн сүүлийн хэдэн жилүүдэд маш олон төслүүдэд зөвлөхөөр явж байна. Тэр зөвлөхийн ажлын чинь бас нэг одоо хэлбэр нь менторшипийн харилцаа тэнд явж л байгаа шүү дээ. Тэгээ олон байгууллагууд бас топ төвшөнд ажилласан. Энэ менторшипийн харилцаа гэж юу нь яг юу вэ? Таны бодлоор энэ бизнес эрхэлж яваа хүмүүс, бизнес удирдах яваа хүмүүст энэ менторшипийн харилцаа заавал байх хэрэгтэй байна уу? Энэ хэр чухал зүйл гэж та хувьдаа үздэг вэ? За мэдээж бол одоо мундаг сургууль сурсан байж болно тий. Тэгээ сургууль одоо юу гэдгийг гадна цай сургууль бол чиний яг ажлын одоо хөдөлмөрийн зах зээл дээр гараад яг хийх ёстой юмуд чинь тэр бүрэлж өгч чадахгүй шүү дээ. Онлайн хувьд тийм ээ ерөнхийд нэг ойлголт өгнө үгээс ш. За энэ ажил ингээ хийжүүл зүгээр байдаг, өгөөжтэй байдаг, чанартай байдаг, бүтээмжэн дээр байдаг гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг одоо залуу хүн ялангуяа тийм ээ хийж үзээгүй туулж мэдрээгүй юм тулна шүү дээ. Яг үнэ. Яг одоо онлайн юм бол одоо яг сургалт хөгжлөн гайгүй газар бол бас нэлээд дадлага хийлэгдэг бол арай төхөө хийж магадгүй. Гэтэл манайд бол тийм боломж алгал байна л та тий. Тэгээд эн чинь одоо нэг бах онлайн юм үзчихсэн. Нөгөө тэг амьдрал дээр яаж хэрэглэх вэ гэдэг чинь бол өөр шүү дээ. Тэгээ хүмүүсийн харилцаагаар ороо явцдаг. Одоо оюутан багт яг зөв өөрөө л одоо мэдлийг шингээж аваад жоохон идэвхтэйнүүд нь учрыг олохгүй ойлгохгүй л тий. Ингээл явцдаг. Дарахнууд нь бол яг та тэгэл нэг кредитийг үүсгэгээл тий. Гарч ирэл бидний хувьд бас нэг ажилд жоон төвхтэй байсан юу гэхээр шинэ ажилтнуудаа дахин сурах хэрэгтэй болдог. Ажлын байран дээр. Тэгэхгүй арга байхгүй тийм мэдээж. За чи энэ ажил ингээ хийж их нүд чинь мэдээгүй шүү дээ. Хийж үзээгүй тулж энэ төр юм жаах. Тэгэхээр бид нар бол тэнд юу яагаад компаниудтай бол шинэ ажилт нэг уж ажилтнаа таалгаж өгнө л да. Хуж байсан шүү дээ. Тэр үед халамжлал хүмүүжүүлэгч гэл. Тийм нэр томьёо байгаа. Бид нар бол бат игээд яадаг байсан. Мобикон таленттэй шинэ ажилтнуудаа сайн ажиллах ингээд өөрөө баг ментор гэсэн үг шүү. Ер нь тийм. Тэгээ ментор л аахгүй. Тийм. Тэгэхдээ илүү хард скил талдаа буюу ажил талдаа тийм. Хард скил. Содон ч гэсэн хараа явна л та харилцаа байна. Хард скил бол яг тухайн ажлыг яг яаж зөв хийх вэ гэдэг тийм. Технологийн
Мэдээж компани хүмүүсийн хоорондын харилцаан дээр тэгээд soft skill байх хэрэгтэй. Заавал байж та. Ялангуяа одоо менежерээс өсвөл хүнтэй ажиллаад эхэлнэ тийм. Их ажлын одоо зөв ойлгуулах нөгөө хүн болж байгаа нүггүй юу? Хөгжиж байгаа нүггүй юу? Тэгэл харилцаач одоо ерөөсөө hard skill-с илүү soft skill чинь ерөөсөө тийм чи аюул чухал мэдээ болчихж байгаа шүү дээ. Ер нь тэгж байгаа Hard skill чухал байлгүй яах вэ тийм. Тэрийг бол одоо хүмүүс л хийчихэд байх шиг байна. Гэтэл яг ингээд хүмүүсийн харилцаанд ороод хүн өдрөдөө эхлэхээрээ юм алдаад эхэлдэг. Аль аль нь л бас явах хэрэгтэй. Аль аль нь тэгээд сургуулиас сураагүй юм ажил дээр сурах тийм л юмд одоо менторmentийн харилцаа бол үүснэ шүү дээ. Бид нар ажлын байран дээр л ер нь сурах юмуд их явах. Ялангуяа менежерээс дээш түвшинд бол энэ харилцаа их чухал юм аа. Бид нар энийг хийчихсэн гэдэг чинь шүү дээ. Карьерийнхаа энэ хугацаанд ментортой байв уу? Аль цаг үе дээрээ ментортой байваа. Хэрвээ нууц биш бол тэр нь одоо ямар хүн байваа тий? Манай уншигч үзэгчдэд бас сонирхолтой байж магадгүй. Байлгүй аа. Яг зөвхөн эдгээр бидний үед бол мэрэгчлээ бас 10 жил байхдаа ерхий улсын сургуульд байхдаа сонгогчдөг тийм боломж бол байсан. Тэрнээс гадна бас гэр бүл нөлөөлнө шүү дээ. Аав бол төмөр замын хүн байсан. Инженер хүн байсан. Тэгэл ааваа дагаад багасаа ингээл машин дээр яах тий. Ер нь бол техник хажууд төсөж байгаа байхгүй. Хамгийн анхны менторуд бол аав ээжүүд тий. Аав ээжүүд тий. Яг одоо ажил дээр гараад ирсэн хойно та ингээд яг менторын аль биесний харилцаанд ороод одоо багш шав болоод явж исэн одоо эргээд ингээд дурсахад яг энэ хүн би одоо өөрийн бас ментор болгож явж исэн ингээд нэр дурдвал нууц биш болно шүү дээ тий. Үгүй нуугдах ч угаасаа бидний золоо хот чинь яг ингээд ажилд ороход нэг одоо хариуцсан хүн тийм ээ дэмждэг байсан байхгүй. Одоо ч анх цэглэн холбоонд 96 онд гэвгэнтхэн л аюул том ажилтаа болчихсон байхгүй. Яг зөвөр инженерийн мэдлэг хангалттай оюутан хөөхт байхдаа ч гэсэн оюутан байхдаа ч хийсэн нэг үндсэн юм нь ойлгомжтой. Гэхдээ тэр үнтэй ажиллах ажлыг яаж хийх вэ? Төлөвлөх үү, тийм ээ, дүгнэх үү, зорилгоо тавих уу гэдэг ч юм бол их одоо тэр үед одоо ч гэсэн байдаг л байх л та. Ахмад дарганаар бол нөлөөлдөг байсан. Одоо надад бол 40 дуу гэж юм. Одоо би техник ашиглуулжлагын хэлцгээд үндсэндээ ажлын компани бүх сүлжээ үйлчлэгийг хариуцдаг юу тамилцсан байна. Тэгээ эн чинь зөвхөн одоо ингээд албан тушаал аваад ирэнгүүт чинь зөвхөн одоо hard skill-с гадна soft skill гэдэг юм хэрэгтэй болчихж байгаа. Харилцаа. Яаж хүмүүсээ төвчүүлэх үү, яаж одоо чиглүүлэх үү, туслах уу, хөгжихдээ туслах уу гэх. Тэн дээр бол туршлагатай болсод залуу менежмент тал дээр би цэрэн дөрж өгшөө. Менежментийн холбооны. Цэрэн дөрж өгсөөсөө бол их яадаг асуудаг. Тэгээ ялангуяа номнууд гаргаж явахдаа бол ингэчэл болж байна уу, та юу гэж бодож байна? Монгол хүний яг ингээд одоо нэгэн соёлын хэрэгжилтэй хүмүүс энийг яаж хүлээж авах болох уугүй юу гэх юм уу. За Амбатар гэж бас нэг захирал байсан. Тэр манаас одоо ер нь нэлээд тийм харилцаатай байхыг сургасан гэдэг юм уу те. Тэгээ одоо энэ хот датакомын гэсэн энэ хот захирлаасаа бас их яадаг суралцдаг. Тэгээ зөвхөн технологи гэхээс илүү бас чинь одоо захирлын төвшөнд ажиллаад эхлэнгүүт чинь зөвхөн технологи биш шүү дээ тийм ээ. Тэгэн тоолногоо санхүү, эдийн засаг. Ялангуяа албан тушаал дээшлэхийн хэрээр нөгөө таны хэлж байгаачлан soft skill нь илүү их чухал болж ирдэг гэдэг. Одоо юу гэдгийг эдийн засгийн талын одоо зөвлөх бах хэрэгтэй болно. Энэ дээр л амар жаргал иргэн сайд тэдэн дээр бид нар нэлээд ойр байдаг. Асуудаг. Бид компани дээр ийм хийх гэж байна. Өөрөө юу гэж бодож байна те. Цагийн болсон уу, болоогүй юу те. Энэ яаж үр дүн яах вэ? Гэж байдаг юм. Миний хувьд бас яг нэг юм зүй тогтлыг анзаарсан. Бизнест одоо ажиллаж байгаа, бизнесийн одоо топ түвшинд ажиллаж байгаа тий газрын захирлаас дээш түвшинд гүйцэтгэх удирдлагад ажиллаж байгаа. За эсвэл өөрөө бас бизнес хийж байгаа entrepreneur хүмүүсийн хувьд бол энэ mentorship харилцаа бол ер нь байдаг юм байна. Хараа эндаа үүсээд гарч ирдэг юм байна. Өөрөөр хэлбэл хүн чинь нөгөө төгс амтан биш шүү дээ. Мэдчих чадах юм хязгаартай. Өөрийнхөө потенциалаар явж итэл хизээ нэгэн цагт нэг юм яалтчгүй нэг өөрийнх нь потенциал нэг энэ цэг дээр ирээд нэг юм
дуусна гэх нь хаашаа одоо ямар нэгэн сорилттой бол тулгараад байгаа байхгүй. А яг тэр үед нь өөрийгөө одоо нөгөө тэр сорилтыг даван гаргахад бол дараагийн одоо тэр харилцаанд бол ордог. Тэрийг л одоо өнөө цагт бид нар менторшип гэж яриад байгаа болохоос шин чинь өмнө нь бол тэр халамжлан хүмүүжүүлэгч ч гэнүү те багш ч гэнүү ингээл байсан л харилцаа. Яг хөө бидний хувьд бол энийг нэг одоо орчин үеийн хэрэгцээ шаардлаганд нь одоо илүү чиглүүлээд хард скиллийг нь чадах чинээгээр нь софт скил дээр нь чадах чинээгээр нь бас одоо ийм үнцэн өгдөг, нэмэр хандив оруулдаг ийм харилцааг л менторшип харилцаа гэж ингэж одоо хөтөлбөр гаргаад ингээ явж байна. За би таныг бас сүүлийн хэдэн жил хоёулаа нэлээд ойр дотн хадгалж байгаагүй хувьд олон ментитэй байгаа гэдгийг бас харж байгаа. Төрөний ярьсан одоо Марс төсөл гэхэд ингээл та зөвлөхөр нь явж гин тэнд зөндөө олон менти чинь байгаа бах. Мемо төсөл гэдэг одоо хөдөө аж ахуйн чиглэл маш гоё инновацлог ийм гоё төсөл компани байдаг. Та бас зөвлөхөр нь ажиллаж байна. Манай EBRD-ийн болоод манай өөрийн хөтөлбөрүүдэд та бас ментороор ажилладаг. Ментинер нэлээд олон байгаа. Зүгээр ментинуудаасаа яг одоо менторшипийн харилцаанд ороод тантай одоо менторшипийн харилцаанд ороод хамгийн их одоо үр дүн гаргаж чадсан менторуудаа ментинераасаа дурдаач гэвэл та нэр цохоод дурдвал боломж байна уу? Нэг хугацааны хувьд бол удаагүй л байна л да. Юу гэдэг 5-6 жилийн дотор гинт ингээл арчирна гэдэг бол бас юу л да. Хичээлтэй. Тэрний чинь дагуу мэдээж хэрэг чадхаараа ийм асуудал үед ингээд зөвлөн. Гэхдээ одоо Монголоо манай бизнесийн орчин ямар вэ? Хэрэгцээ орчин ямар вэ тийм ээ? Яаж одоо бизнес эрхлэлт улсуудаа ер нь дэмждэг юм уу тийм ээ? Дарамтлал байдаг үстэй. Хэцүү шттэ. Яг тухайн асуудлыг шийдэх гэж бол бүгдээрээ тэмцэж л байгаа баг. Яг одоо бол ингээд дуулан шугам болоод үнэхээр ч одоо ямар хурдан ондог юм хийчихээ гэсэн тийм нэг бас цохоход бол жоон тиймэрхүү байна. Зүгээр ер нь зүгээр надтай хаант Ньютел, Mabicom, Skated-аас залуучууд бол тэр бол ингээд эхэлсэн байна. Би яг наадхыг чинь хэлэх байх. Яа зөв бид нар чинь ингээд яг нэг үнэт зөвлөлтөд нэг шалгаар явцсан. Одоо тэр залуучууд бол олон компаниудыг авч явж байна тий. Одоо бүгдээрээ топ төвшин төрцөө ажиллаж байгаа. Тийм байна. Болор захирлаа та одоо ингээд олон ментитэй менторшипийн харилцаа үүсгэж байгаа. Таны менторлолтын арга хэлбэр яг ямар байдлаар явагддаг вэ? Олон л арга хэлбэрийг одоо сонгож ашигладаг байх. Одоо ганц ийм аргатай ганц мэгтэй бүх гэж байхгүй шүү дээ. Тэр шиг тий. Гэхдээ хамгийн таны түлхүү хэрэгэлдэг одоо жишээлбэл нөгөө таны SEO номон дээр бас байдаг. Би бол хүнийг одоо таньж мэдхийн тулд бол ер нь бол даалгаж үздэг. Би туршиж үздэг. Ажил даалгадаг. Албан тушаал өгдөгөө гэдэг одоо номон дээр чинь жишээлбэл байж идэг. Тэр шиг та олон ментитэй ажиллаж байхдаа зөвлөх хийгээд явж байхдаа хэрэгэлдэг гол одоо арга барилуудаас дурдвал яах та олон тэгээд нөгөө хүнд маань ямар асуудал вэ те нөгөө ч тэртээ тэргүүл одоо өөрөө ийж үзээгөө туулж мэдрэг хэцүү байдалд орчоод яана шүү дээ. Энийг яаж заах вэ гэдэг юм дээр л ярилцах гэж орж ирж байгаа шүү дээ. Тэгээд тэр нь бол одоо миний тулаад өнгөрсөн давтсан юм байдаг бол ер нь иймэрхүү юу шүү те ингэдэг шүү гэдэг. Өөрийнхөө туршлагаас л яаж шүү дээ. Өөр одоо юу яах вэ? Хүний хийсэн өөр хүний хийсэн юмыг өөрөө хийгээгүй байж тэгдгийг ингэж мэдэх болохгүй шүү дээ. Гэтэ хүн янз янзтай ялангуяа лидер гэдэг бас хэцүү. Хүний одоо өөрийн тийм угаасаа өөрийнх нь өгөгдөл гэж юм байгаа тий. Манлайлал гэдэг бол хэцүү. Манлайлал гэдэг бол угаасаа асар өндөр хариуцлагатай. Асар өндөр хариуцлага. Чин шууд ч одоо нэг айхтар мундаг одоо хариуцлагатай манлайлал болдог ч юм биш үү. Ер нь тийм өөрөө хамгийн гол нь тийм хүн чанартай байх хэрэгтэй. Үнэлэх чанар, суртахуунтай. Бодлоо хэлэхгүй. Хүн одоо хөгжих өсөх байгаа юмд яа чаддаг бол тэр чаддаг юм бол харна гэж хэлэх хэрэгтэй л да. Тэгээд ч хүн өөр ямар орчинд ямар сургууль соёлдог гэсэн. Нөхцөл байдлууд өөр орны одоо нөлөө ямар байсан тийм. Тэгээ үнэт зүйл нь эхлээл хамгийн гол нь юу хүний мэдхийн тулд за чиний тийм зорилго чинь яг юу вэ? Яам өрөх гэж байгаа, зөө өрөх гэж байгаа, яаж өрөх гэж байгаа. За чиний хамгийн сайн үнэт зүйл чи юу вэ? Тэр яаш. Үнэт зүйл. Хүн болгонд өөр шүү дээ.
энийхөө бишгийнхөө те. А тэр чинь бол тэрийг тодорхойлж чадсан юм бол цаашаа явна. Тэрийг ер нь хүн хэр сайн хариулж чадчихэв хүмүүс таны ментенер. Гэхдээ ингээд өнөөдөр гэдэг юу гэдгийг нь ойлгочих юм бол тэгээд хүмүүс бас тодорхойлох байх тийм. Яг ч нэр би тийм даваа тал өөрөө чинь даваа тал байхгүй. Чиний бусдад одоо худалдах бараач нь байхгүй тийм ээ. Чи шудраа, чи ажил, чи цагийн менежмент сайтай, чи хүн тайлбар ямар ч үед ойлгож чаддаг. Давуу талыг нээгдүүлж хийж штэ тийм ээ. Тэрэн дээр нь л явах штэ. Хүн болгондоо тэр юм мэддэг байх. Одоо юу гэдэг values гэдэг одоо интернет ороод үзсэн 200-300 авах. Надад аль нь байна. Одоо монголоор ч гэсэн 100 эд юм гаргаснаас надад инженер би энэ талаар аяас би цаг сайн барьдаг. Би юм ба би одоо хийсэн ажил постл хийдэг тийм. Би хүмүүсийг идэвхжүүлж чаддаг, зөвлөж чаддаг, тусч юу гэдгийг тэр болгоомж тэр чинь ингээд өөрийгөө олно гэж. Одоо юмцанд emotional intelligence гэж ярьж шүү дээ. Сэтгэл хөдлөлийн ухаан гэдэг. Одоо анх 95 онд л одоо энэ Goldman гарч ирсэн. Тэр аягүй чухал байна. Чи эхлээд өөрийгөө тань. Self awareness гэж. Би хэн бэ? Миний зорилго юу юм бэ? Тэ? Миний зорилго юу юм? Би хэн юм бэ? Өөрийгөө олгоцсон би хэн. За дараачих нь яг вөхөр өөрийгөө одоо таньсан хүн бол итгэлтэй. Би тийм хийж чадна. Даалгачих нь би тэрийг хийж чадна. Одоо жишээлбэл санхүүгийн захирал гэдэг чинь бол бас хатуу ажил шүү тийм үү. Хувийн сонирхолтой хүн байх юм бол бас тийг тэгээ буруу ташны явуулах шүү. Тэрийг бат тогтоодсон хүн бол тэрийг хэлж чаддаг. Би хэлэх дөрөс 5 ч үнэцүүлээ гэж. Маш гоё туршлага байна шүү. Тий одоо юу гэдгийг. Тэгээд дараа нь хөхөр эхлээд өөрийгөө олж дараа нь өөрийгөө хэн чадчихна. Self control гэдэг. Өөрийгөө хянах гэж. Өөрийгөө хэн чаддаг хүн бусдыг бас яаж чадна. Өөрийгөө удирч одоо юу гэдгийг сэтгэл хөдлөсөн, ууртай, унтцсан хэцүү үе зөндөл гарч. Тэр үед одоо яаж өөрийгөө хэн чадах вэ? Баярлсан үед нь бах юм амлал. Уурсан үед бах халаал байх юм болохгүй үстэй. Тэр чинь бол хүний яг нөгөө change management хийх чадвар тэндээс харагдчихдаг байхгүй. Өөрчлөлтөд удирдах чадвар ч гэдэг юм. Ямар ч үед өөрийнхөө одоо Джейсон дасч гад асч хад утаагийн хамраар буугаар гэдэг шүү дээ. Төвчээртэй байх хэрэгтэй. Хүн өдөртний гэдэг бол асар их явуулда. Ухаан төвчээрэлтэй. Тэр хүн болгоны одоо тэр аашаагийг бол зөв өдөрч явна. Дараа нь өөрийгөө сэтэлжүүлэх гэж. Мэдээж ялангуяа удирдах ажил хийх тусам, дээшлэх тусам чи улам ганцаар өөрийнхөө өмнөөс бусдын өмнөөс хариуцлага хүлээдэг болно тийм үү? Тэнгүүт дандаа одоо өөрөө хариуцаад явж байгаа ажилчин гайхамшигтай байнга шагнал урамшил магтаал байдаг байсан ч байхгүй болно шүү дээ. Бусдын өмнөөс хариуцлага хүлээн. Тэр үед тэгэл унжаагаад ураагаад явчихв. Тэр үед өөрийгөө татаад авах, өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө хоцорч мартаж болохгүй тийм. Өөрийгөө сэтэлжүүлэхгүй бол өөрийгөө сэтэлжүүлэхгүй бол үндсэндээ тэгэл чамайг хүн байхгүй шүү дээ. Хэцүү шүү дээ. За мэдээж яг сайн юм ийл хүн сайн л. Бусдад урам уу. Тэгээд юу гэж нийгмийн харилцаа, social skill тэ. Бусдыг ойлгох, empathy ч аваад шүү дээ. Тэр аягүй чухал. Бусдыг ойлгох. Энэ зүйлээ ингээд юм ярьж байна. Тэ. Сонсох ердөө төвчээртэй сонсох. Одоо ялгаа бид нар ч үйлчлэгээний салбараа сууж та. Хамгийн хэцүү хэрэглэгчтэйгээ дүүрэж за сахилтай ч уулж асууж шийдвэрний хашгираад ороод ирэн тэгтэл нөгөө нэгээс багтраа гартал нүн сонсоод тэрээс өөрөө сөрөөл явуучвал тэгээд дуусаа шүү дээ. Тэнд тэгэл гал асах байж. За тэгэл ангууд заа ойлголоо. Бидний буруу байжээ. Энийг шийдэчээ. Уучлаарай. Тэгэхгүй босоод нэг мэлэнгүүт нь цорыг юм бодоод байгаа юм болохгүй шүү дээ. Тэгээд сонсох. Төвчээртэй сонсох бол ялангуяа ямар ч хүний хувьд бол их олон асуудал шийднэ. Туршлагатай менторуудын амнаас бас яг одоо үгсэд тохирцсон юм шиг гардаг үгнүүдийг угаасаа хэлж гэн. Тийм байх хэрэгтэй. Өдөртөгч хүн бол хамгийн сайн сонсогч байх хэрэгтэй байдаг юм аа гэдэг. Тэрс бол баг үйл ажиллагч нь хүмүүсийг сонсох. Яг үнэ. Хүмүүсийг хүндлэх. Ажилтнаа үйлчлүүлэгчтэй адил гэж бодож байгаа байхгүй. Иргэлээ эрэхт мэдлж ороо явахтанд сайн хамраараа явчихдаг те. Ажил дээр нь ажил нь болж байна уу? Яаж байна? Гэвч нэг тийм асуучдаг те. Заавал оролцуулан гэхээс илүү юу нь болж юу нь болохгүй нэг төсөл нэвтрүүлээ за
Эсэсэн дээр нэвтрүүлээ ямар яаж болж байна уу яаж байна те. Зэсэж ойлгож байна уу ямар байна алийн одоо хэлбэршүүлмээр байна алийн болмоор байна юу нэмнээр байна ч тийм. Үнтэй ярилцах. Ярьж ч хүний сэтгэлийг ойлгож шүү дээ. Тэгээ тэгэхгүй бол барахтай хүмүүс чинь одоо дараа захиралтайгаа нь ярихгүй шаагаад ч юм уу те. Өөрөө хэлж өгдөг шүү дээ. За ийм төслөө хийж байгаа чамд юу гэж бодож байна. Ялангуяа олон жил ажилласан ахмад ажилтнуудаар change management хийх үед бол те. За бид ийм хийх гэж байна. Та нар юу бодож та нар одоо энийг үүрч харах хэрэгтэй ч гэх юм уу. Тэгвэл ихэнх нь ялангуяа өөрчлөлтийн үед бол олон төрөлс болж ах гэж хэлдэг юм байна те. Амар гоё амжилттай байна, орлоготой байна, ашигтай байна. Одоо юуг нь өөрчлөх гэдэг чинь ингээд. Ямар ч хүн эсрэгөчдөг те. За та бүхэн ярилцлага бас нэлээд сайхан өрнөлөө. Магадгүй миний асуугаагүй та бас одоо бизнес эрхэлж байгаа хүмүүст хэлчмээр, загчмаар тийм зүйл юу байна? Битээр ярьж амжаагүй. Яг л явалдаа дөрөнд би эхлээд нэг дөрвөл юм хэлсэн шүү дээ. Тийм үү? Орны хэмжээнд, байгууллагын хэмжээнд, хувийн хэмжээнд ч байх хэрэгтэй. Чам мэдээлэлтэй бай та. Одоо цаг үеэс оцрохгүй байл гэсэн үг шүү дээ. Тэр мэдээлэл нь харин зүгээр нэг цаг өнөцөг шар мэдээлэл хэрүүл ховж биш. Өөрийн чиглэл ажиллагааны дэмжлэг болохоор те. Өөрийгөө өөрчлөхөөр болохгүй байсан маш ажиллаж гэх юм уу те. Өөрийгөө хөгжүүлж байгаа хөгжүүлж. Тэр хөгжлийн хэлбэрийн нэг нь бол энэ менторшип харилцаа юм аа. Тэгээд ялангуяа засвал гэдэг юм бол аваа надаас хол хүндэж ихтэй хэвчээ ямар одоо яа тийм биш. Тэрийгэл ихнээсээ авч явахгүй явандаа тэгэл одоо хамтрагч нартайгаа хувьцаа эзэмшигч нартайгаа одоо таваг тасрах тийм ээ бизнесээ нураах тий. Тэгээд хамгийн сүүлийнх нь эрүүл мэнд ядрын анзаардан зовн тэр өөрийгөө л одоо удирдах авч хахаас байхгүй шүү дээ. Тэгээ өөртөө ярих юм бол авч солиотой юм биш шүү дээ. Чи өнөөдөр яагаад унжаад байгаа чи ядаа шүү дээ. Мод өөртөө тэгээ зөв ярих юм бол бас угаар шүү дээ. За ингээд Observe Consulting зөвлөх үйлчилгээний байгууллагын хэрэгжүүлдэг нэгийг харьцах нэг менторинг хөтөлбөр буюу ганцаарчлсан зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн зүгээс эрхлэн явуулж байгаа подкастын маань ээлжид нэгэн дугаар энхүү өндөрлж байна. Өнөөдрийн дугаарын зочноор бидний болор захирал хэмээн хүндэтгэн дууддаг болор захирал маань ментор маань оролцлоо. Тэгээд сая подкастын дундуур бас ярьлаа. Ер нь өдөртөгч хүн гэдэг бол бас одоо ганцаарддаг. За энэ зүгээр нөгөө нэг ингээ хийцгүүрээд ганцаардах тухай ойлголт биш. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргалт хийх, мэдэхгүй чадахгүй зүйлүүдтэй тохиолдох, таарах гэх мэт ийм хүрээнд. Тэгээ яг энэ хэрэгцээнд нь одоо нийцүүлж бид нар энэ нэгийг харьцах нэг буюу ганцаарчлсан менторлолт гэдэг энэ хөтөлбөрөө одоо бизнесийн удирдлагын чиглэлээр нь hard skill чиглэлээр нь бол тэр чиглэлээр нь soft skill-ийн чиглэл байвал тэр чиглэлээр нь ингээд санал болгож байгаа олон менторуд байгаа. Тэгээ өнөөдрийн энэ дугаарт бит хоёр бизнес удирдах байгаа хүний хувьд одоо тулгардаг гол бэрхшээлүүд юу байдгийг, анхаарах гол чухал зүйлүүд юу байдгийг олон жил бас одоо топ удирдлагад ажиллаж байсан хүний хувьд за дээрэс нь яг бие хүн дээрээ ажиллахдаа бид нар юуг одоо анхаарах хэрэгтэй байдгийг, үе шатууд нь юу байдгийг, менторлтын үйл ажиллагаа бизнес эрхэлж байгаа хүнд одоо яагаад чухал байдгийг гэх мэтээр нэлээд өргөн сэдвээр ингээ ярилцлаа. За энэ удаагийн подкастын маань дугаараар оролцож сонирхолтой яриа өргөнөөсөн танд маш их баярлалаа. Ажил бизнесийн өндөр амжилт хүсье. За баярлалаа. Observe Consulting-ийн 2024 он